Верониковын дугаартай хулан ганцаараа биш хоёулаа надтай ярилцж байна. Өмнөх шитэн дээр бас анзаарахгүйсэн биш үү? 3 дугаар шитэн дээр болсон чи гидсэн үр 5 чины болоод хүрээд ирсэн байна штэ. Баяр үргээ бүх үзэгчдийнхээ өмнөөс баярлаа. За одоо ангуудаа ээж болох гэж байгаа юм байна штэ. Одоо бүр догтлол хоног тоолоо үлээж байгаа бах та. Ямар вэ? Тий, ер нь хоногоо тоолол хүлээж штэ. Одоо 12 сар гараад төрөндөө. Шинэ жилдээ уралдаа шинэ жилийн бэлэг болоод аав ээжтэй гүйж ирж байгаа энэ бяцхан сахиусан тэнгэр маань хүү юу хөөхн үү? Охин. За ээжтэйгээ адилхан гой хоолойтой үзэсгэлэнтэй сайхан охин удахгүй мэдлэх гэж байгаа юм байна. Би бүр өмнөөс нь баярлаад ах ямар гоё юм бэ. За энэ удаагийн шатн дээр та хоёр маань ямар дууд болох вэ? Би Монгол Улсын гавь жижигчээ Ариунагийн Аавта гэдэг дууд болно. Би өөдөө зориулж энэ дуугаа дуулж байгаа. Тэгээд ер нь ингээд сонсоход нэг л гоё нэг тийм сэтгэл нэг сонирн болгосон дуу байхгүй юу? Хөлбөмбөцтэй эсмийн бодол гөрчн буй болчихсон. Монголчууд хэлсэн байх шүү дээ. Та нэг юм дуулаа. Энэ удаагийн шалгуулалтын 3 дугаар шатнд тэнцвүүлээд тэгээд энэ бас 3 дугаар шатнд тэнцэж байгаа шин
지금 우리 국회에서 비슷한적으로 많이 있는 거죠. 일주일 동안하고 zijn broodjes in was hoogstens was dan je ziet voor haar zo in was heeft iets gezegd hoogstens dus iets hoogstens was eigenlijk de waarheid wat is het zojuist Оролцооны бас болж байгаа юм байна да тийм ээ. Их дуугаар нийлээ тэнцээ болтоод болох ч байгаа бол ээж бол тэгээд сэтгэл барьж байгаа шүү дээ. Багтаа цаатаа зарцуулж байгаа. Хит хөгжмөлтэй өгöd гарч ирэх юм дээ. Тэнцээ байна. Então, talvez eu faça já a negociação com os seguintes. Баяр үргээ. Баярлаа. Маш их баяртай гоолоо гэж бодож шв. Харин тийм ээ, үнэхээр сандарлаа. Гэтэ ямар ч чадлаа гэхгүй. Ээжигээ дуулж хахад гидсэн дотроо томоотой ээж гараа миний охингээ захиад хэлээдсэн. Тайзан дээр гараад дуулсан чи охин нь захиасыг нь биелүүлсэн үү? Хэр томоотой? Биелүүлсэн шүү. Нилээн томоотой байлаа. Том давааны ард гарлаа. Тэгээд ирэх шатан дээр дөрөвдүгээр шатан дээр гэхэр чи одоо мама нь бүр дахиад хөөхөн том болсон байх нь штэ тий. Тэгээ бие сайн бодоорой. Тэгээд бас хажуугаар нь бэлтгэлээ сайн хийгээрэй. Тэгээд манай бяцхан охин бас ээжийнхээ үгэнд сайн ороо томоотой байх гэж бодож байна. Амжилт хүсье. Баярлаа. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. 2016 оноо одоо аз жаргалаар дүүрэн ухтаарай гэж хэлмээр байна. Баггүй. хөлбөмбөтэй сквин модоор хөлбөмбөг болчихсон. Монголчууд хийсэн юм шүү дээ. Та нэг юм чи доо.
сайхан эвтэйхэн тэгээд дууны гол санаа утгыг хүргэе гэсэн юм зүйл байна. Тэгээд би энэ удаагийн шалгуулалтын 3-р шатнд тэнцвүүлээд тэгээд энэ бас 3-р шатнд тэнцвэж байгаа өөрөөр бас бяцхан жуулсан баяр нэмэх болов гэж бодож байна. Ерөнхийдөө сайн болж байсан чинь бас хөгжиж бас амжаач их хаа гэж бодож байна. Энэ бас сайхны ертөнцийн сайхан хөгжмийн ертөнц хөгжиж бас хайрлаг гэж бодож байна. Оны ковийн дугаартай хулан ганцаараа биш хоёулаа надтай ярилцж байна. Өмнөх шитэн дээр бас анзаарахгүйсэн биш үү? 3-р шитэн дээр болсон чи гизэн үр 5 чинээ болоод хүрээд ирсэн байна штэ. Баяр үргээ бүх үзэгчдийнхээ өмнөөс Баярлаа. за одоо ангуудаа ээж болох гэж байгаа юм байна штэ. Одоо бүр догтлол хоног тоолоо үлээж байгаа бах та. Ямар вэ? Тий, ер нь хоногоо тоолол хүлээж штэ. Одоо 12 сар гараад төрөндөө. Шинэ жилдээ уралдаа шинэ жилийн бэлэг болоод аав ээжтэй гүйж ирж байгаа энэ бяцхан сахиусан тэнгэр маань хүү юу хөөхн үү? Охин. За ээжтэйгээ адилхан гой хоолойтой үзэсгэлэнтэй сайхан охин удахгүй мэдлэгч байгаа юм байна. Би бүр өмнөөс нь баярлаад ах ямар гоё юм бэ. За энэ удаагийн шатан дээр та хоёр маань ямар дуу дуулах вүлээ? Би Монгол Улсын гавь жүжигчин Ариунагийн Аавта гэдэг дуу дуулсан. Би өөдөө зориулж энэ дуугаа дуулж байгаа. Тэгээд ер нь ингээд сонсоход нэг л гоё нэг тийм сэтгэл нэг сонирн болгосон